Ардамшгүй хөгжмийн багш хамтлаг байна. Тэгээ сая ундраа багш хэллээ. Одоо манай сургууль бол анхлаа одоо магистрийн сургалт явуулж байгаа. Миний бие тэнд бол одоо ингээ орж суралцж байгаа их баяртай байгаа. Тэгэхээр урлаг судлалын хичээл дээр бол бидний Оюнбаатар багшийн төгөлдөр хуурын зохиолыг боловсруулах асуул гэдэг сэдв дээр бол ажилласан байгаа. За миний хувьд бол Оюнбаатар багшийн энэ ажлын 1-2 буюу Монгол Улсад хөгжмийн зохиолыг боловсруулсан байдал гэдэг зүйл дээр та бүхэндээ товчхон танилцуулга өгье. За Монгол Улсад хөгжмийн зохиолыг боловсруулж ирсэн туршлагыг хөгжмийн хэвлэлээр нь авч үзвэл бүгд 8 дахь Монгол Ард улсын үед хэвлэл үүсч 26-аас 87 оны байдлаар 141 дууны төвөр, эдгээр дууны төврүүдийн боловсруулалтын үйл ажиллагааг харахад хэвлэлийн буюу зөвхөн нот бичлэгийн алдааг л зөвхөн хянах үүрэгтэй байсан байжээ. Тэгэхээр 90 оноос 2011 оны хооронд бол 41 дууны төвөр хөгжмийн зэмжих зориулсан дарамт хэвлэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо хурдтай өсөж байгаа юм байна. За Монголын хөгжмийн хэвлэлийн түүхэн хөгжлийн асуудлыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны үе үеийн тэргүүнүүд болон судлаачдын хэлэлцүүлсэн илтгэл өгүүлбэрүүдээс шүүн авч үзсэн байлаа. Тэгэхээр гончиг сумлаага Монголын хөгжмийн зохиолчдын холбооны анх дахь их хурлд тавьсан илтгэлдээ хөгжмийг сурталчлах нэг чухал хэлбэр нь хөгжмийн хэвлэл юм гээд хэд хэдэн хөгжмийн зохиолын төвөр үйлс тухайга дурдсан байсан. За цааш нь хөгжмийн зохиолчдын бүтээж байгаа өдий төдий цөөхөл хөгжмийн зохиолыг хэвлэх, сурталчлах гол ажил ургалж муутай байна. Нот хэвлэх ажиллагаа хоцрогдсон байгааг энэ зохиолчдын хэвлэлийн орооны анх дахь их хурл дээр шүүмжилсэн байсан. За тэгэхээр цааш нь 2 дугаар их хурлдаа мөн гончиг сумлаага сүүлийн үеийн хөгжмийн зохиолч олон хүний төвөр гарсан боловч шүүмжлэл судлалт тэдэн рүү анхаарлаа юу хандуулаагүй. За дууны эмгэтгэл хэвлэл тооны хувьд үсч байвч орж буу дуу, зохиолын чанар, найруулга, хэвлэлийн соёл, гоо зүүн чанарын хувьд ихээхэн дутагдaltaй байгаад дүгнэлт хийх болсон гэж хэлсэн байлаа. За эдгээрээс дүгнэхэд бол хөгжмийн зохиолчдын холбооны хөгжмийн хэвлэлийг үүсгэн байгуулагдсан цагаас хариуцсан ажиллажээ гэж үзэж байгаа байлаа. За үүнд голдуу дууны нот хүчирийг хэвлэдэг байсан байна. За гадаадд бол дан хөгжим зориулсан түүний дотор төгөлдөр хуурын зохиолыг хэвж байжээ. За мөн Жамсан нуруугаа 1989 онд хөгжмийн зохиолчдын холбооны 5 дугаар их хурл тавьсан илтгэлдээ уран сайхны судлал сүүмжлэл хөгжмийн бүтээлийг хэвлэж оршлуулахгүйгээр хөгжих ямар ч боломжгүй юм аа. Хэвлэх боломжгүйгээс болж дуучин хөгжимчин урын сангаа арвижуулах болцоогүй. Хөгжмийн сургалт, сурталчилгаа бүх нийтийн хөгжмийн урсгалч олигтой агц гарахгүй байна гэсэн байна. За Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн харьцангуй өндөр түвшинд хөгжсөн байсан тухайн цаг үед хөгжмийн зохиолын боловсруулалтын асуудал ийм байдалтай байсан байна. За энэхүү байдлыг хөгжмийн зохиолчдын зохиол олсорч түүнийг хэвлэх асуудал хоцорсонтой ойлгож болох юм байна. За мөн соромжон болдгоо Монголын төгөлдөр хуурын урлаг өнөөгийн шаардлага эрдэм шинжилгээний байгуулалт тавьсан илтгэлдээ мэргэжлийн хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын зохиолуудыг сургалтанд оруулах, хэвлэх талаар саналаа дэвшүүлж зөвхөн төгөлдөр хуурын төдийг буй бусад мэргэжлийн хөгжмийн түвшинд тухайн чиглэлийн редакц залга байна гэсэн байгаа. Тэгэхээр эдгээр сурвалжуудаас ажиглахад манай хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлийг хөгжмийн бүхий л төрлүүдээр бүтээсэн байна. Харин хөгжмийн хэвлэл нь дууны нот хэвлэх үндсэн чиглэлээр бүтсэн байна. Хөгжмийн бусад төрлийн нот хэвлэлийн асуудал хангалтгүй байгаа учраас зохиолуудыг боловсруулан хэвлэх ажил өнөөдрийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн тулгуурласан асуудал болоод байжээ. За бас өвөр Монголын оюутан магистр хамгаалах тэр тоон гэж энэ оюутан байлаа. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр бүтээлүүдийн ном зүйн үйлдэлсэн судалгаа магистр ажилдаа номын сангууд болон уран бүтээлчтэй хувийн цуглуулгад байгаа мэргэжлийн хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын зохиолуудыг бүртгэсэн байлаа. Энэ бүртгэл Баатар Сүгч амин, Минд Амар Бат Дэлгэр Хангал Жанцны ороо Шарав зэрэг хөгжмийн зохиолчдын 71 төгөлдөр хуурын зохиол оржээ. За Цангид орчийн Монгол ардын 32 дуу, Монгол ардын уран сэтгэмж гэх 2 зохиолыг хэвлэмэл гээд бусдыг нь гар бичвэр гэж бүртгэсэн байгаа. За Цангид орчийн Монгол ардын 32 дууны хувьд нацагд орж боловсруулагчаар нь ажилласан байна. За тус зохиолын нот хүчирийг авч үзэхэд Орос өдөртөрийн цаасан дээр цэвэрхэн бичсэн боловсруулагчийн үг байхгүй. За энэ нь нэмж боловсруулаагүй
нот бичгийг хянсан гэсэн үг. За зэрэг шинжүүдээс дүгнээд нацагт орсон хэвлэлийг боловсруулагчаар ажилласан гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиол шарууга өөрийн хөгжмийн зохиолуудыг хэвлэн олонний хүртэл болгох болсон. Үүнд одоо пьес, прелюди, сонат, за тэгээ ардын дууны төгөл рүү зориулсан бүтээлүүд. За эдгээрийн тэр Works of for Piano хөгжмийн төвийн боловсруулагчаар нацагт орж төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд 2 хөгжмийн төвийн боловсруулагчаар саруул нар ажилласан байна. Үүнд боловсруулагчийн үг байхгүй, хуваарлал, дуурсуулга оноогоогүй, хиллэг хүчтэй хурдыг хөгжмийн зохиолч өөрөө оноосон. За үүнээс авч үзэхэд нацагт орж саруул нарын хэвлэлийн боловсруулагч буюу хянагчаар ажилласан байна. Уг дэвтрийн боловсруулгын талаар хөгжмийн зохиолчоос нь тодруулахад бүх хөгжмөдөх тэмдэглэгээнүүд өөрийнх нь гэж хариулсан байлаа. За Хангалын Монгол ардын дууны сэдвт хувилбар аяз гэсэн хөгжмийн зохиолыг нацагт орж 2001 онд боловсруулжээ. Боловсруулгын нүүрний арын хуудсан боловсруулагч хөгжмийн зохиолын товч түүхийг дурдж үнэлэлт өгнөлт өгч Монгол ардын дууны сэдвт хувилбар аязд хөгжмөдөх тэмдэглэгийг оноожээ. Тэрээр энэ нот нь цаашид өргөдөж өгөө болоход тулаад байгаа учраас зохиолын их нотыг нэгтлэн темп, динамикийн тэмдэглэл, зарим нэг артикуляцийн тэмдэглэл зэргийг нэмж хаалтан бичиж хэвлүүлэх гэжээ. Үүнээс үзэхэд нацагт оржийн энэхүү бүтээл нь тусгай боловсруулах мөн бөгөөд Монголын хөгжмийн боловсруулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. За энэ бол бид нар нэг сард болсон нөгөө багш нарт зохион байгуулагдсан энэ лекц семинарууд дээр Аюунбаатар багш өөрөө биеэр ирээд яг энэ зүйлийг бол хэлж байсан юм. Ер нь бол Монголд одоо боловсруулгын хөгжмийн зохиолын боловсруулгын асуудлыг бол одоо ер нь нацагт орж байгаа одоо энэ Хангалын Монгол ардын 2 дууны сэдвт хувилбар аяз үүнийг боловсруулсан байдал маань бол одоо ер нь ангатагч болж байгаа гэдгийг та бүхэн сонсч байсан. Тэгэхээр Монголын хөгжмийн зохиолчдын зохиолууд яагаад боловсруулагдсан хэвлэгдэггүй байна вэ? Үүнд 2 шалтгаан байна гэж одоо энэ Наран Аюунбаатар багш бодсон байна, гаргалгаа гаргасан байна. За нэгдүгээрт бол хөгжмийн зохиолчид хөгжмөдөх урлагийг бүрэн төгс эзэмшээгүй. Үүнтэй холбогдуулан судлаач Жансан нурын нэг сэдв зохиолд 18-аас 19-р зууны өрний хөгжмийн урлагийн талаар бичсэнийг иш татвал дуулах хөгжмөдөх урлагийн явц зохион туурах үйл ажиллагаанаас бүрэн салж хөгжмийн соёлын бие даасан салбар болон хөгжиж эхэлжээ гэсэн байна. Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлаг нь өрний сугдах хөгжмийн урлагийн тусгал гэдгийг бид мэднэ. Өрний хөгжмийн урлагт хөгжмийн зохиолч, хөгжимчин гэх мэргэжлээр тусгаар хөгжих үедж тэдний хөгжмийн зохиолчд хөгжимч твээрээ үлдсэн. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн болон бусдын хөгжмийн зохиолыг хөгжимддэг байсан. За манай хөгжмийн зохиолчдын хувьд байдал өөр байна. Монголын төгөлдөр хуурын урлагаар жишээлбэл төгөлдөр хуурын зохиол бичиж байгаа хөгжмийн зохиолчид тухайн хөгжмийн зэмсгээр хөгжимдөх урдыг мэргэжсэн сургуулиар эзэмшээгүй байдагт оршно гэсэн нэгдүгээр дүгнэлтийг гаргасан байна. Жишээлбэл яг хөгжмийн мэргэжлийн төгөлдөр хуурын хөгжмийн зохиолч дунд бол одоо жишээлбэл мөнгө болд сансар гэрэлтэх хогийн 2 хүн болон мэргэжлийн төгөлдөр хуурч байдаг юм байна. За өрний хөгжмийн зохиолчдын хувьд бол хөгжмөө зохиогоо дараа нь өөрсдөө хөгжимддэг туршлага байдаг. Жишээ нь Моцарт, Рахманинов, Шэдэн зэрэг хөгжмийн зохиолчд өөрсдийн төгөлдөр хуурын концертуудыг найр хөгжимтэй гоцлоор үзүүлсэн. За манай туршлагад бол энэ асуудалтай холбоотой шүүмжүүд гарч байсан байгаа. Үүнд судлаач Жанцнарга дууны төгөлдөр хуурын дарамжин дууны агуулгыг илэрхийлэх гол хэрэгслийн нэг. Чухамхуу энд л хөгжмийн зохиолчийн авьяасаас гадна боловсрол шаардах хэсгээ. За энэ бол бидний дуу зохиогч нэг нүрдийн маань хамгийн сул тал байгаа юм аа. Төгөлдөр хуураар хөгжимдөх гар хуруун дэв дүүгээ уран сайхны илэрхийлгүүч шуурт холбоос ялгцын тэмдэг бичгтэйг өгцөөр үзмийн зохиолчдын зохиосон дууны төгөлдөр хуурын дарамжийн талаар шүүмжилжээ. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар ингээд мэднэ Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос ч юм уу ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч юм уу үзэж харж ирснээр бол яг одоо жишээлбэл хөгжмийн зохиолч гэхээр одоо хэнийгээ хэлэх вэ? Яг хэнийг хэлдэг юм бэ? Дуу зохиосон хүнийг одоо хөгжмийн зохиолч гэх үү? Эсвэл аяз зохиогч гэх үү гэх нэг юм юмнууд байсан. Яг л тэр л одоо жишээн дээр хэлээд ах шиг байна л да. Одоо дууны утга агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлэх маань хөгжмийн зохиолч юм. Одоо хөгжмийн зохиолч, за тэгэл тэр дууны дарамж, дуучин, за энэ бүгдийн нэгдлэр одоо их сайхан уран бүтээл болох ёстой байдал